Дакар ралли уралдааны хамгийн хүнд үе болох марафонгоор амжилттай болж өндөрлөө. Марафон нь 2 гаруунаас бүрдэж нийт 1000 орчим километр замыг тамирчид туулдаг. Тамирчид хэрээр хоногдсоноор онцлогтой байдаг. 5 дахь гараанд манай тамирчдаас Монгол улсын гавьяа тамирчин Халиун болд нийлбэр дүнгээр 11, ралли 2 ангиллалтаа 5 дугаар барьцалжээ. Тал нутгаас Дакарт төслийн тамирчин Халиун болд нийт замаа 4 цаг 23 минут 23 секундэд туулж барайнд орсон байна. Тэрбээр барайнд орсны дараа сүүлийн 50 км-т нэг унсан. Дугуйны асуудалтай хүн их байлаа. Баг зэрэг язарсныг тооцвол харьцангуй сайн байсан гэдгийг ярьлаа. Ер нь ажгүй гайгүй яваалаа. Сая сүүлийн нэг 50 км-тэй сайн нэг унцлаа. Чулуун дотор чулуу орж ирээд чулуун дээр явж байгаа заах авдаа гаргаад унцлаа. Энэс ер нь бол гайгүй сайхан яваад ирлээ. Дугуйгаа жоох нэг язалсан, будаа нэг билет зогсон. Тэгээд ер нь бол сайхан аваар асуу гайгүй яваад ирлээ. Тэгээд бүгдээрээ дугуй язалсан хүмүүс дугуй муугаа хамууцглаад бооцоогоол тэгэл ер нь бол дугуйны асуудалтай хүмүүс их байсан. Тэгээд эхний өдөр дугуйгаа маш их гамнахыг нэлээ хичээсэн. Тэгээд дугуй бас ер нь бол харьцангуй гайгүй орж ирсэн. Тий. Миний дугуй харцаа наац юм бол асуудалгүй байлээ. Зэглэлт ажгүй ер нь хийсэн юм агаас өгчээ. Агаас өгчээ гадлын cover-ыг авсан. Тэгээд хийгээснүүдээ нэг чангалсан баг. Тэгээд дугуйгаа яд цагсан байгаа. Тэгээд гайгүй нэг ийм хөл язарсан байсан. Тэгээд ободоо гараад нэг 10 үед явж захтаал нэг амар цогсон юм аа. Зог туслаа цогс. Тэгэхдээ л обод эмбитл цогцсон бахын 10 талтаа тэгээд ер нь бол явсараа гайгүй. Ер нь дажгүй. Гар яг ер нь хавантай хэвээрээ л юм. Яг тэгэл зарим юм дээр барьж чадахгүй өвдөх юм бол байж тань тэгээд гараад ортол юм байжлаа. Тэгвэл олон улсын хэмжээний мастер мөрөн нийлбэр дүнгээр 38, ралли 2 ангиллалтаа 28 дугаарт жагсаж байна. Түүний мотоциклэнд техникийн асуудал үүссэн ч манай тамирчин дэсвэр дэвчээртэйгээр даван тулж уралдаанаа зогсолтгүй үргэлжлүүлэн байрлаа хадгалж барайнд оржээ. Мөрөн уралдааны явцад ухаан алтлаа онхолцсон гэдгээ ярьсан. Гэхдээ дажгүй бас Шатгууны Хойд банк ажиллагаа болоод усны савныхаа соруулаар Хойд банкнаас урд банк руугаа Шатгуунаа зөөж хийсний үр дүнд барайнд орж чадсан гэлээ. Сайхан асуудалгүй уралдаж ирсэн. Тэгээд замын талаас чулуу мөргөөд нэг хэсэг шоконд орж ухаан алдах шахсан уу яасан мэдэхгүй. Тэгээд шоконд ороод тэгээд зүү хөлөө авчиад нэг жоохон эвгүй унц. Тэгээд хөл нэг жоохон хавдартай. Тэгээд жигүү цаашаа алдаагүй явж байгаад бас бензин дуусаад. Уг нь дуусах ёсгүй дээ гэд шалгасан чи бензин байна. Тэгээд бензин шилжүүлэх товчоод арахаар л унтарчаад. Тэгээд тэнгууд нь угаасаа ойлгоо. За хойдлын ноцоос л эвдэрсэн юм байна гэж удаад. Тэгээд нөгөө усуудын шаланка байгаа шүү дээ. Усуудын шаланкаараа суулж гараад ирээд нөгөө эндээ уураг найруулах гээд уураг усан дотор усны савн дотор хийчихсэн. Тэгээд тэрийг асгаж байгаа дотор нь бензин хийгээд хойдлоос урагшаага юулээд тэгж нэг явсаар байгаа ямар ч дундын байраа өрсөн. Дундын байраа өрөөд 210 дээр өсөн баха. Тэгээд дундын байраанаас цаашаага ер нь асуудал гараагүй дээ. Тэгээд дахиж нэг юулээл барааны наа нэг юулээ дахиад нэг 210 үед явсан. Тэгээд сайхан дууссан. Тэгээд тэнд очиод нөгөө майхан сав мишок гуц нэрээ аваад, хоолоо аваад тэгээд тэрнээс наа мотоциклаа бас янзлсан. Өмнө нь болохоор нөгөө нэг 30 минутын мотоциклаа янзлах хэрэгтэй байсан. Саний хайран маратон стейж дээр тийм байсангүй. Ухчаагаа тэр утшаа олцсон. Тэгсэн чинь уртлаас хоошоогоо холддог шаланхны холбоос нь салтсан байлээ. Тэгээд тэрийнхээ учрыг олж нэг холбож аваад өнөөдөр сайхан асуудалгүй явсан. Өнөөдөр бол нэг шороотсон газардсан юм бол байсангүй байраар. 4-5 дахь гараануудаа маш сонирхолтой бартаасаад ихтэй байсан ч тамирчид гараагаа амжилттай дуусгасан байна. Мотоциклийн төрөлдөөчдөр Аргентины тамирчин Лусано Бинавадис төрүүлсэн бол Чилийн тамирчин Игнасо Корнье, Австралийн Даниэл Сандрис нар удаалсан байна. Өнөөдрийн гараа Хайл хотоос Эр Рядын зүг 920 км замыг туулна. Үүнээс уралдааны цаг тооцох нь 331 км, нийт замын 15% нь хатуу шороо, 57% нь элсэрхэг, 28% нь элсэн манхан байна. Өнөөдрийн гарааг дуусгаснаар тамирчид нийт уралдааныхаа 50%-ийг ардаан орхиж байгаамаа.